Ховд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 3 сэнхэр төвтэй 5 од аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, аймгийн ногоон хөчлийн хөтөлбөрт ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль дээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулна хэмээн заасан байдаг. Үүний хүрээнд хөтөлбөрийг боловсруулах мэрэгжлийн баг ажиллаж байгаа бөгөөд 9-р сарын 3-ны өдөр 3 сэнхэр төвтэй 5 од аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн танилцуулах хэлэлцүүлгийг аймгийн засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бол хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлнэ гэсэн зорилт төвшүүлний үндсэн дээрээс аймгийн засаг даргын захирамжаар ажлыг хэсэг байгуулагдаж мэрэгжлийн байгууллагаар хөтөлбөрийг боловсруулах ажлыг судлаа шинжилгээний үүдэн дээрээс хийгээд явж байгаа. Энэ ажлыг маань бас Дэлхийн байгаль хамгаалах сан дэмжиж оролцож байгаа бас талхалтай байгаа. За цаашдаа бид аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юун дээр анхаарах вэ гэхээр биет болон биет бус соёлын өв байгаа. Үүнийгээ бол хатгалж хамгаалалтын асуудлуудыг бол хийх нь чухал. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс бол аймгийнхаа Ховд Travel цэг имэн гэсэн захим хуудсыг бол байгуулсан. Энэ хуудсаараа бас дамжуулж англи, монгол, орос хэлтэй энэ хуудсаараа дамжуулж дэлхийн нийттэй холбогдох. Энд бол аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар тодорхой зорилт чиглэлүүд мэдээллүүдийг бол өгөхөөр ингэж хийсэн байж байгаа. Монголын хийсэн гайхамшигны болсон энэ 3 сэнхэр төвөөсөө биднээс 5 тийш аялсан аялал жуулчлалын маршрутыг нэгдүгээр бий болгох. Энэ аялал жуулчлалын маршрутыг үндэслээд биднээс дандаа хувийн аж ахуй нэгж байгууллагууд дээр хондоо үндэслээд тэднийгээ түшиглээд томоохон маршрутыг бий болгох. Улаанбаатар аялал жуулчлалын холбооныхонд Ховд аймгийн энэ аялал жуулчлалын 2026 он хүртэлх хөтөлбөрийг бол бас тодорхой хэмжээний судалгаа хийж энэ судалгаан дээр бас олон талын оролцоог бий болгож байж энийг хөтөлбөрийг бол биднээс эхнээшд нь боловсрууллаа. За энийг биднээс аймгийн засаг даргаас аймгийн иргэдийн төлөөлөгчдөө өргөн барьж байж энэ хөтөлбөр маань цаашдаа эцэслэн батлагдана. Уг хөтөлбөрийн зорилго нь ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлэх, салбарын үйлчилгээний чанарыг дэлхийн стандартад нийцүүлэх, аймгийн аялал жуулчлалын бүрэлдэхүүнийг бүс улсад дэлхийн хэмжээнд сурталчилж аялал жуулчлалын салбараас орох орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчид аймаг орон нутгийнхаа онцлог давуу талыг түлхүү ашиглах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх улмаар эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэх боломж байгаа талаар саналаа хэлж байсан юм. Мөнгө цас мөсөн голтоо томоохон уулуудын 50-60% нь Монголын Ховд аймагт байдаг. Гэтэл энэ чиглэлээр ирж байгаа жуулчдын тоо хийдвэлээ. Энэ чиглэлээр хийж байгаа ажил үйлчилгээ бүтээгдэхүүн танилцуулга хийдэг хичнээн байгаа билээ. Энэ тал дээр нэлээд бас ажилламаар байгаа. Ховдсон шууд зөвхөн Ховд аймагт бол маш олон байна. Тэгвэл ховдсон ургамлаас эхлүүлээд маш олон зүйлүүд бол Ховд аймагт байна. Жишээлбэл харуулсан нураас өөр хаан чургадгүй цагаан бөлгөө цэцэгч гэдэг юм уу тийм. Иймэрхүү дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бидэхүүн сурталчлах ажил маш ховор зогсон байдал байна гэж баг хэлж болно. Харин энэ хөтөлбөр хэрэгжснээр энэ байдал маань өөрчлөгдөх байхаа гэж ингэж найдаж бид нар ач холбогдлогч бараг жил гаруй ярьж байгаа. Харин бол шинжлэх ухааны бас эргэлтэнд оруулж маш боловсронгуй ойлгомжтой ингэж болгож байгаа. Энэ холбооны хамт олон бас их талархаж байгаа юм. Дэлхийн нийтээр тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн зарчмыг нэвтрүүлэх талаар ярьж байгаа өнөө үед сөрөг нөлөөлөл багтаа эдийн засгийн үр ашиг ихтэй салбар болох аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь зүй ёсоор гарч ирж байгаа билээ. Аялал жуулчлал нь эдийн засаг, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, нийгэм соёлын хөгжил, уламжлалт, заншил, байгаль орчноо хадгалан хамгаалах зэрэг өргөн хүрээг хамарсан чухал салбар юм. Иймээс аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 3 сэнхэр төвтэй 5 од аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг инхүү шат тараатаагаар зохион байгуулсаар байна.